Сайн бацгаана туяа байна. За юуны өмнө Монгол сайхан залуучуудаа цэргийн баярын мэнд төргий. Элдв бензин дайн балдаан гарах юм бол та нар маань биднийг хамгаална гэдгийг сүүлийн үед маш сайн ойлгож байгаа. За өнөөдрийн танилцуулах машин маань дэлхийд даяараа амжилттай яваа бизнесмэнүүд ундаг Mercedes-Benz Maybach. Мандал даатгалт машина даатгуулъя. Та даатгалын хамгаалтаа өөрөө сонго. Хүсвэл хуваажтал гар утсаараа ердөө 20 минутанд даатгуулаарай. Мандал CGM. Бид таны нөхөн төлбөрийг өдрөөр биш цагаар шийднэ. За логоны нэр Mercedes-Benz арай өөр логотой. Maybach-ийн лого нь хамран дээрээ бас байна. За энэ машин энгийн S классаас 40 см урт. Одоо хажуу талаас нь хардаа 5 м 40 см урттай маш урт машин. За тэр 40 см-ийн ойролцоогоор энд ирсэн байгаа. Хажуу талаас нь харахад эндээ юм нэмэлт цонхтой. Хаалхын онгоолоход үзье. Вау. Та ийм урт хаалгатай миний харж байгаа одоо баг хамгийн урт хаалга байна да энэ. Тэгсэн мөртлөөсөө энгийн хаалга онгоолгож байгаатай яг адилхан мэдрэмж төрүүлж байна. Ингээд хөнгөн хаачаад өөрийгөө сороод хаачна. За дотор нь орж үзээсэн мөрөө. За машиндаа суунгут бүр том гэдэг нь шууд амар мэдэгдэнэ. Одоо жолооч бүр хаа байсан тэр урд харагдаж байна. Дээрэс нь миний өвдөг болон уртлын суудлын хоорондох зай ямар хол зайтайгааг харж байгаах. За энэ суудал маань одоо үнэхээр тухтай суудал. Хамгийн дээд зэрэглэлийн Napa арьсаар хийсэн. За энэ саналын дизайныг хардаа эндээ юм цоочлуулж өгсөн арьсан оруулга орсон. За энд ийм нүхтэй арьстай Maybach гэсэн логотой. Энэ саналын дизайн бол зөв энгийн машинуудаас шал өөр харагдаж байгаа байх. Харангуй шууд мэдэгдэнэ. За голд явж байгаа энэ diamond-тай хийтэй арьсан оруулгыг бас гараар хийж өгдөг. За хамгийн гоё одоо энэ арын судлаас надад хамгийн гоё таалагддаг зүйл нь арын судлын дизайн. Энэгээр энэ мебель оруулга орж өгөөд салооны зурсан гэрэл ороод ирж байгаа. Тэгэхээр ингээ харангуут бүр шууд дээд зэрэглэлийн тансаг гэдэг нь илүү мэдрэгдэнэ. Дээрэс нь энэ ардаа зөөлөвчт дээртэй. За энэ дэр бол ингээ суугаа явахад ингээл бараг шууд нойр хөргмөр амар гоо зөөлөн дээр. За дээрэс нь санал маань хөл амрагчтай. За хөл амрагчийг би одоо гаргаж харуулъя. Энэ доороос хөл амрагч гарч ирнэ. Ингээд хошоо налаад хэвтэж явах бүрэн боломжтой. За ер нь бол жолоочтой унахад энэ машин илүү тохиромжтой. За хэрвээ өөрийгөө одоо нэг хангалттай сайн хөдөлмөрлөөд боломжийн хэмжээний мөнгө олчихсон одоо энэ машиныг авч болохоор энэ хэмжээний мөнгөтэй болвол одоо амьдралдаа ядаж нэг хэсэг хугацаанд ч гэсэн би энэ машиныг унаад үзээсэй гэж бодож байна. Ийм гоё мэдрэмжийг одоо авахгүйгээр тийм их мөнгөтэй ямар хэрэг байна те. Амар гоё мэдрэмж. Тэгээд мэдээж энэ чи Mercedes Maybach учраас явдал нь бол бүр ингээл арын судал дээр суухаар намбалзаал явна. Нөгөө төгжил дунд чинь бол ямар ч стрессгүй ингээ сайхан зөрөмлөөл унтаал амраал явах боломжтой. Ийм гоё машин байна. За энэ голын хэсэгт яваа харъя. Нилээн том юм зайтай савтай. Энд бол зарим одоо Maybach-ууд эндээ ширээтэй байдаг л да. Гэхдээ тэр ширээ бол нэг их хэрэглэгддэг юм билээ. Би бас тийм ширээтэй машин унжсэн нэг хэсэг. Тэгээ амьдралдаа бүр нэг ч удаа хэрэглэх боломж надад гарсангүй. Надад гараагүй. Тэр ер нь бол нэг хэрэглээ багтай. За онгоцон дотор бол энэ ширээг бол аюу хэрэглэдэг шүү дээ. Нөгөө хоолондоо идэж мэдгэдтэй. Машин дотор явж байхад за гарын өсөг их сурдаг хүмүүс дээр нь тавил юм бичих боломжтой юм тий. За энд юу баг хараа эндээ юм хөөрхөн чихвчтэй бензин логотой өөрхөн чихвчтэй. За дууны системийн хувьд энэ машин маань Boorster гэдэг дэлхийн бар 81 саунд системтэй энд байна. За бензин одоо хамгийн өнтэй опшнгууд дээр энэ Boorster саунд систем орж ирдэг. За нэгэнт одоо ийм саунд системтэй машин унаас сурчаар дараа нь одоо өөр машинд орохоор орж байгаа төгжим сонсохоор яг нөгөө дууралтын голоод идэг болчтой юм л шүү. За энэ баталтай. Юу байна гэхээр хөргөчтэй. Хөргөчн дотроо мэдээж шампанс юм уу эсвэл одоо виски ч юм уу тий уух хамаа хийгээд явах боломжтой. Хөргөчнийхөө температурыг 2 янзаар тохируулж болно. Ингээ 2 гэрэл асчих юм бол илүү хүйтэн болно гэсэн үг. За дээрээ юм CD-ний оролттой. Эндээ CD хийгээд сонсох боломжтой. За артлын тор болон энэ хаалганы хажуу талын торыг эндээсээ удирдна.
За маш урт хаалгатай дэндээ юм нэмэлт цонхтой энэ хаалганы торыг хүртэл ингээс удирдна. Энэ тор бол ер нь нөгөө нар хаах зорилттой тор штэ. Тэгээд энэ ийм жижигхэн цонхоор одоо нар юу шайлж тусааж гэхдээ л одоо үнэтэй машин учраас заавал ийм тор байх ёстой гэж бодоод хийсэн юм шүү. Ийм хөргөн жижигхэн таартай. Дээдлийн таазны хувьд болохоор тэр чигээрээ алкантра буюу хиймэл арс ер нь бол үнэтэй лагшри машинуудын доторлогоо дандаа ийм алкантра доторлоготой байдаг. За хойдолтой мейкап талтай хойдлын суудалд суугаад ингээд нүрээ будаад ч юм уу нүрээ хараад явах боломжтой. Одоо нэлийн лагшри байж ийм тайлнууд орж ирдэг машин дээр. За энд юу байна гэхээр 12 волтын оролттой энд тамхи хасаагуур байна. Ишээ юу вэ? За энд уртлын хойд дэлгэцний удирдлага. Энэ телевизийн удирдлага шиг амар том удирдлага байцтай сүртэй. За энэ нөгөө ундаа усны сав. Гэхдээ энэ нь бас хална, хөрнө. Цэнхэр гэрэл асчаар ингээд хөрнө. Одоо усаа юм уу хүүтэн байлгаад хүүтэн ус гэвэл ингээд төрөгчин цай кафега халуун нарнаа гэвэл ингээд хална. Улаан гэрэл асаа шууд ингээд даараасаа халаад эхэлдэг энэ төмөрнө. Удирдлагын сав эндээс гадна хаалгандаа бас байгаа энд ингээд хийчдэг. Хажуу талд нь байгаа энэ дугуй бол энд хундгаа тавих зорилттой хундганы тавиар. За одоо уртлын дэлгэцээ бүгдээрээ ажиллаж үзье. Энэ дээр юу байна? Харцгаая. За энэ дээр машины суудлаа удирдах боломжтой. За массаж хийнэ. Энэ артлын суудлал маань халуун чулуун массаж, арын нуруунд хийн, бас мөрөнд хийн, классик массаж гэдэг янз бүрийн массажны сонголтуудтай. За артлын суудлынхаа нөгөө нурууны дэрийг бас сонгох боломжтой. Энэ Mercedes-Benz машинуудад ер нь юм опшн байдаг. Ингээд хүн болгоны нурууны хэлбэрийг өөрөдөг учраас ингээд тохироо хийчин юугээ өөр ингээ урагшаа гаргасан ч болно. Хаашаа ингээ болгосон ч болно. Нурууны дэрний хэсэг гэсэн үг. За. Энэ нөгөө хажуу талын хэсгийг ингээ нарийнхан болгоод хавчуулж болно. Эсвэл ингээ дэлгэж болно. Энэ бас аягүй гоё мэдрэмж нэг юм тухтай яг нэг өөртөө таарсан сандал дээр сууж байгаа юм шиг санагдана өөртөө тохируулчихаар. За суудлынхаа халаалтыг бас тааруулж олж байна. Тэр чигээр нь халаах юм уу эсвэл зөвхөн доотлын хэсгийг юм уу хажуу талын хэсгийг юм уу гэдэг. Салооны зурвсан гэрэл энд байна. Цэргийн баяруулж байгаа учраас цэнхэр дээрээ тавьчих. За баруун хойдлын суудал бүрэн хэвтдэг. Одоо яаж хэвтгийг харуулъя. Энд дээр дарахаар ингээ уртлын суудлыг араасаа удирдаад бүр урагшлуулчих боломжтой. Инхээр надад бүр маш их зай гарна. Тэгээд уртлын суудлын дэрийн доошоо болгочоор миний одоо харагдц илүү гоё болчих. Урагшаа цонхоор нэвт юм харах боломжтой. Тэгээд энэ ингээ бүрэн хэвтэж байна. Хэвтээ тэр доороос ингээ бүр хөлийн тавиар гарч ирнэ. Миний хөл бүр тэнд нь хүрэхгүй байна л та. Би ч одоо метр 67. Тэгэхэд одоо миний хөл энд байна. Тэгэхээр метр 80 маягтай хүмүүс бол бүр тэнд ингээд энэ гутал ч надад 10 см. Тэгэхээр чи би чи бараг л метр одоо хэд болцсон байгаа юм бэ? Ер нь метр 80-аар дөгцсөн байгаа байхгүй юу? 77 болцсон байна гэсэн үг шүү дээ. Тэгэхэд одоо ийм их зай гарч байна. Ингээ бүрэн хэвтээд явах боломжтой. Урагшаа дээрэс нь уртлын нөгөө машины уртлын суудлын дэрэн доошоо буутсан болохоор view аягүй гоё урагшаа надад нэгт ингээ цонхоор харагдаад ингээ сайхан унтаад амраж явах бүрэн боломжтой байна. Жолоочтой ундаг машинч гэсэн одоо барихад ямар эдийг цөмөрөө санжиж үзье. За энэ өрүүлэн хэсэг бол мебель оруулахтай, арсаа оруулахтай ингээд гараар барихад бас гоё мэдрэмж төрүүлж байна. Ингээ суугаа харахаар надад хамгийн таалагдж байгаа хэсэг яг энэ уртлын энэ булан ингээ дуурулж явсан хэсэг их гоё харагдаж байна. Хасаг үнэтэй мэдрэмж. За Bourmester гэдэг дууны систем энд явж байна. За энэ дээр бас нэг надад таалагдж байгаа зүйл нь агаарчлалтын системээ энэгээр шууд ингээд агаарынхаа урсгалыг тааруулах боломжтой. Ер нь машин бараа явж байхад одоо touch screen дээр ажиллаад хахаар анхаарч жоохон сарндаг. Шууд ингээ гарынхаа мэдрэмжээр эргүүлдэг юм төвчрүүд илүү надад илүү зүгээр санагдтыг. Тэгээд энийг цаашаа ингээ оруулаад хураачих бас боломжтой. Энд бас давхар байна уртлын хэсэгт. За голын хайрцаг нь хоёр талаасаа онгодог, жолооч талаасаа бас хажуу талаас ингээд онгоочно. За энд юу вэ гэхээр 2 USB оролттой, нэг SD картны оролттой, дээрэс нь wireless хяналтчтай.
За урагшаа уртлын хэлхцийг удирддаг удирдлага энд байна. За энэ уртлын хайрцагт андаа усны савтай. За энэ түлхүүрээ хийх тавиртай. За уртлын салооны дизайныг хардаа. За ийм арьсан оруулга ер нь ямар машинуудаар та нар харж ирсэн бэ? Би л юм яг урталтай ийм гоё юутай, ийм гоё дизайнтай арьсан оруулгатай машин бол харж байгаагүй юм байна. IWC-гээ Швейцар брендийн цагтай. За уртлын дэлгэцнэр юу удирдах болохыг харъя. За мэдээж артлын нөгөө дэрний хэсгээ гаргаж ирэх боломжтой. Урагшаа дэр гаргаж ирээд нэлээд бүр нааш гаргаж ирэх боломжтой. Тэгээд дээшээ доошоо тохируулна. За энэ тохиргоо бол машины дөрөв судал дээр дөрвөлн дээр нь байгаа. За мэдээж бас машиныхаа суудлыг халааж болно. Зөвхөн доотлын хэсгийг эсвэл зөвхөн ар нурууны хэсгийгээд халаах боломжтой. Ер нь хэрэглээний хувьд одоогоор энэ машин 100 км-т 20 литр бензин зарцуулж байгаа юм байна. За гэрлийн хувьд болохоор салооны зурсан гэрлийн сонголтууд мэдээж янз бүрээр байгаа. Уртлын цаадлах гэдэг тусна ингээд тохируулах боломжтой. Энэ ямар тохиргоо гэхээр одоо машина унтраагаад хаал хонголоод буухад өрүүл маань дээшээ болоод энэ саналыг аргачлуулад ингээд орж гарахад эвтийхэн болгочдөг. Ийм тохиргоо бас хийж болно. Өрүүл нь бол маш гоё хөнгөн байна. Ингээл эргүүлэхэд маш хөнгөн. Явдал нь бол тэгэл сайхан хамбалцаал маш зөвлөхийн явдалтай. Энэ чинь угаасаа Mercedes-Benz-ийн одоо хамгийн лагшри машин учраас одоо хамгийн шилдэг технологиудаар хэрэгэлсэн байгаа. Үнэхээр гоё явдалтай. 5.4 м-ийн урттай машин мэрээ явж гэсэн сэтгэл ерөөсөө төрөхгүй. Ер нь бол зөвхөн энгийн машин барьж байгаатай адилхан. За би энэ дугаараас эхлээд Exotic Cars-ийг имэн гээд exotic машины дилерийн вебсайтаа хамтарч ажиллаж байгаа. Та бүхэн одоо энэ машины талаарх бас мэдээлэл авч сонирхохыг хүсвэл тэр сайт руу ороод үзээрэй. За энэ Maybach-ын яг шинэ одоо Maybach Монголд захиалаад аавыг гэх юм бол үнэн ойролцоогоор 800 сая төгрөг. Тэгээд Монголд орж ирэх хугацаанд дор хаяж хагас жил захиалчаад дор хаяж хагас жил хүлээн одоо чинь машины үйлдвэрлэлөө жоохон чипнээсээ одоо чипний хомслоос болоо жоохон асуудалтай болчихсон. Дээрэс нь одоо тээврийн асуудал маш хүнд байна. Тэгэхээр одоо машин захиалаад орж ирэх хугацаа нь бол маш уртсан. Тэгэхэд Монголд одоо бэлэн байгаа энэ машинаа бол одоо 800 саяар зардаг машиныг 350-аас 450 сая төгрөгийн хооронд авах боломжтой байгаа юм билээ. Та бүхэн одоо мэдээллийн Exotic Cars-ийг имэн гэдэг вебсайт руу ороод хараад үзээрэй. Ер нь бол амьдралдаа ядаж хэсэг хугацаанд ч гэсэн заавал одоо унж үзэх ёстой машинуудын нэг гэж бодож байна. Maybach бол үнэхээр одоо тансаг зэрэглэлийн elegant тэгээд яг боссууд одоо бизнесмэнүүд зориулсан машин. За арталтаа нөгөө хөшгтэй учраас ингээд машин бариа явж байхад бүрхэг өдрөөл жоохон харанхуулаад идэв юм. Тэгэхээр артлынхаа хөшгийг онгоолгоё гэвэл хамгийн артлын хөшгийг онгоолгоё гэвэл энд нэг товч байгаа. Энд дээр дараад ингээд артлын хөшиг онгоочно. 5.4 м-ийн урт машин учраас гараж руу ороход өөрийгөө өндөрлөж болно. Урт машин учраас жоохон техникэд эвгүй. Энэ товчон дээр дараад өөрийгөө өндөрлчихнө. За тэгээд артлаас артлын суудлын дэрийг эндээс удирдах боломжтой. Энэ дээр дараад бас үзэгдэх орчин хязгаарлах ч юм уу тиймэрхүү асуудал жолооч тулгарх юм бол эндээс артлын суудлынхаа дэрийг нэг товч дараад удирдаад дэшээ дэшээ болгочих боломжтой. За Maybach өөрөөсөө юм өнөртүүлэгчтэй ирдэг. За энэ өөрийн гэсэн логотой. Яг өөрийнх нь Maybach-ын үндсэн одоо нэрийн үнэр нь болохоор Agarwo гэдэг юм үнэр үүдэг. Энэ нь болохоор юм артсны юм шиг үнэртэй юм өнөртүүлэгч. За гэхдээ мэдээж хүн болгоны өөр үнэрний дуртай байдаг учраас ийм бас олон үнэрний сонголтууд давхар ирдэг. Тэгээд дуртай үнэрийг хийгээд хэрэглэж яаж болно. Дуусчих юм бол онлайнаар
одоо Amazon-с ч юм уу эсвэл хаанаас ч байж болно захиалаад авах боломжтой.